Дараагийн бичлэгтээ тавтан морил шинэ он гарах га та бүхэн манаас хөл хөдөлгөөн ихтэй завгүй байгаа байх гэж бодож байна. Японд болохоор 1 сарын 1-нд цагаан сар нь болдог учраас бас маш их хөл хөдөлгөөнтэй байна. 26-наас ер нь ихэнх газрууд амарчсан. 1 сарын 5 хавцанаас ер нь бол ажиллаж эхэлнэ. Тэгээд амралтын байдалтай өнгөрч байна. Та бүхэнтэйгээ нэг гоё бичлэгээр уулзъя гэж бодоод өнөөдөр бичлэгээ хийж байна. Та нар Кобаяши Сейкан гээд Японы зохиолч илтгэгчийн тухай сонсч ирсэн үү? Сонсч ирсэн хүн байгаах те. Тэр Кобаяши Сейкан гэдэг хүн маань болохоор хүний биеийн сүнслэг бодол, амьдралыг эерэг хүлээн авах, за тэгээд дээрээс нь талархлын хүч гэсэн тийм философоор олон хүнд нөлөөлсөн гэдэг юм билээ. Тэгээд азтай сайхан амьдрахад нийтлэг 3 зүйл байдаг гэж ярьсан байдаг аахгүй юу? Ямар нийтлэг 3 зүйл байдгийм бэ гэдэг тухай та бүхэнтэйгээ хуваалцах гээд бичлэг хийж байна. Энэ нийтлэг 3 зүйлийг хэрэглэснээр өөртөө хэрэгжүүлдэг болсноор амьдрал нь бүр эрсдэс маш сайнаар ингэж өөрчлөгдсөн олон бас тийм түүхүүд байдаг юм байна л да. Тэгээд энэ хүн маань ямар нийтлэг 3 зүйл одоо азтай, аз жаргалтай, сайхан амьдардаг хүмүүсийн дунд байдаг вэ гэдэг судалгаа гэх юм уу, тийм зүйл гаргасан байгаа. Тэгээд ийм 3 зүйлийг ерөнхийдөө тэр одоо азтай сайхан амьдардаг хүмүүс хэрэгжүүлж, үргэлж өөртөө ингэж бодож ухамсарлаж явдаг юм байна гэж дүгнэлт гаргасан байгаа байхгүй. За тэгээд тэрний маань нэгдэх нь болохоор юу вэ гэхээр бидний байнга сонсдог баярлалаа гэдэг үг гэж байгаа. Талархал. За тэгээд баярлалаа гэдэг үгийг бүр амны уншлага болгосон хүмүүс байдаг гинэ. Жижиг гэлтгүй ямар ч зүйлд баярлалаа гэж хэлж цаанаасаа бүр ингэж бодож чаддаг хүмүүс байдаг. Тэгээд энэ хүн маш жижиг талархлаас амьдрал гэдэг эрс өөрчлөгддөг гэд хэлсэн байгаа байхгүй. Тиймээс энэ баярлалаа гэдэг үгэнд бол маш онцгой ид шид байдаг гэж боддгоо гэж ингэж бичсэн байгаа. Тэгээд баярлалаа гэж хэлж чаддаг хүмүүс хамгийн гол нь өглөө сэрэнгүүтэл ингээд талархаж эхэлдэг. Ус уусан ч тэр те ерөөсөө ямар ч зүйлд бүр жижиг гэлтгүй амьдралынхаа мэдээжийн бүх зүйлүүдэд ингэж баярлаа гэж хэлж чаддаг. Одоо жишээлбэл бороо орсон ч энэ бороо одоо байгаль дэлхийд хэрэгтэй учраас өв сургамал баярлж байгаа. Бороо орж байгаад баярлаа гэдэг ч юм уу. Одоо бүр баярлаа гэдгийг маш гоё утгаар нь ингэж баярлаж чаддаг тийм сэтгэл зүйтэй хүмүүс байдаг юм л дээ. Тэгэхээр тийм хүмүүс болохоор өөртөө сайхан бүхнийг ингэж татж чаддаг гэсэн ийм зүйл байгаа. Эсвэргээрээ нөгөө баярлаж талархаж мэддгүү хүмүүс яадгүй гэхээр өглөө сэрэл за өнөөдөр бас л ажиллаж гэдэг юм уу, яаж уснаа гэдэг ч юм уу те. Гадаа одоо бороотой ч юм уу, тэнгэр хангаа жоохон тиймэрхүү хамбал яага бороо орж байгаа ядаргаатай ингээл ерөөсөө тийм одоо төгшөөдөг талаас нь боддог хүмүүс ихэнх нь байдаг юм байна л да. Одоо би ч гэсэн тэгдэл байсан л да. Тийм учраас ерөөсөө төгшөөж тэгж гомдлож байдаг гэдэг зүйл угаасаа сайхан зүйлийг татдаггүй учраас тэрний оронд баярлалаа гэдэг үгийг амны уншлага болгох ёстой мó гэж хэлсэн байгаа. Тэгээ хүний бич юу н ойролцоогоор 70% нь ус байдаг гэж ярьдаг шүү дээ, тэ. Тэгэхээр бид нар ус уухтаач тэр за тэгээд усанд хандаж ингэж баярлаа гэж хэлсэн ч юм уу ингээл маш олон гой туршилтууд зөндөө байдаг. За тэр туршилтуудаас үзэхэд тэр усанд одоо гой үг хандаж хэлээд ахад улам цэвэр гой байгаад идэг. За муухай үг хэлээд ахаар муудсан байдаг ч гэдэг юм ингээл зөндөө олон зүйлүүд байдаг. Тэ яг тэрэн шиг бид нар 70% нь уснаас бүрдэж байгаа учраас өөртөө тэр баярлаа гэдэг үгийг амны уншлага болгоод ингээд хилээд ах юм бол гоё өөрчлөлт бол бий болж ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээ энийг ч гэсэн би яг бүр өөр дээрээ мэдэрч байгаа. Ингээд гой өөрчлөлтүүд бас жижиг гэлтгүй гарч ирж байгаа. Тэгээд хуваалцах цаг нь болохоор бас та бүхэндээ ийм юм өөрчлөлтүүд гарсан гэд хэлнэ. Бүхэн тэгээ ер нь гол нь өөрийнхөө биеийн дэх усыг те улам амттай үзэсгэлэнтэй болгох уу эсвэл одоо өмхөрүүлж муудах уу гэдгийг тэр талархал за эсвэл гомдол монку гэдэг байгаа байхгүй. Японоор бол гомдол гэдгээр л хүн өөрөө ер нь шийддэг юм байна да гэж боддог болсон. Тэгэхээр заавал баярлаа гэж хэлэх нэг тийм үйл явдал гоё зүйл болохоор биш. Баярлаа гэж хэлэх зүйлийг өөрөө ингээд олж мэдэрч талархах гэдэг нь л хамгийн чухал юм билий. За тэгээ хоёр дахь чухал нийтлэг зүйл нь юу вэ гэхээр хүчилдэггүй, хичээдэггүй тийм энергитэй хүмүүс гинэ. Юмыг хүчилж хийх, за тэгээ хүчээр бий болгох,
хит хичээх гээд ингээд маш их дарамттай нэрийг өөрөөсөө хамгийн гол нь ерөөсөө гаргадаггүй хүмүүс гэж байгаа байхгүй. Мөн дээрэс нь нэг зөрүүд зан чанар гэдэг бас өөртөө их саад болдог энерги гаргадаг гэж байгаа. Хүчээр ажиллах, за тэгээ хүчээр болгох, за тэгээ аливаа зүйл зөрүүдлэх гэх мэттэй. За тэгээд хүчилж болгоно гэж ингэж хамаг чадлаараа хичээдэг тийм хүмүүсийн сэтгэлэнч тэр, биеинч тэр ингээд ядарчдаг. За тэгээд дээрэс нь юмд ингээд бүр буугаад өгчдөг ч юм уу. Цаанаасаа бие сэтгэлэнч тэр бүх юм ингээд жоохон хатуу болцсон байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүн хэлж байгаа хатуу зүйлийг та нар төсөөлөд үзээрэй, хугарах юм бол тэгэл тэр хатуу зүйл ямар ч хэрэггүй ингээд дуустдаг тий. Зөөлөн зүйл яадгүй гэхээр уян хатан байж болдог. Наашаа чаашаа нуугдарна тий. За ингээд баг их хөтнө гэдэг шиг маш уян хатан байж чаддаг. Тийм болохоор өөрийнхөө энэ байгаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд өөрөөсөө ингээд зөөлөн энерги гаргадаг тийм хүмүүсийн амьдрал бол маш бүтэмжтэй, ер нь их сайхан, нэг их зовоодох юмгүй амьдарч исэн гэж байгаа байхгүй. Одоо Японоор бол хотто сүрүүл гэдэг л дээ. Тэгээ хотто сүрүү кукич гэдэг юм өөрийнхөө одоо эргэн тойронд үргэлж тийм тайван уур амьсгал, тайван тийм ауратай байдаг гэнэ л дээ. Тийм хүний эргэн тойронд угаасаа боломж, сайхан зүйлүүд ерөөсөө дандаа ингээд ирж идэг, эргэлдэж идэг гэж байгаа байхгүй. Аяндаа юмд бүтэж идэг. Яардаг, хүчилдэг, за тэгээд хичээдэг хүмүүсийн бие сэтгэл нь хатуу болохоос гадна тийм хүнээс гарч байгаа энерги нь хүртэл одоо буцаагаад тийм хүчлэх зүйлээр дуудаж идэг гэж байгаа байхгүй. Хүчлэхгүй л бол хичээхгүй л бол болдгоо тийм зүйлээд дуудаж идэг. За тэгээд дагаад энерги нь хэтэрхий одоо дэмий зүйл зарцуулагдаад идэг гэсэн юм зүйл байгаа. За хорвоо ертөнцийн энергич тэр бидний бие махбодоос гарч байгаа энергич тэр бүгд ерөөсөө ямар нэгэн ритм одоо химнэлээр хөдөлгөөнд ордог гэж байгаа байхгүй юу. Тэр шиг бидний яг амьдралд болж байгаа үйл явдлууд ч гэсэн тодорхой хэмжээний энергийн химнэл байдаг гэж ярьдгийн байлээ. Тэгээ энийг бас би өмнө бах гэж бодоод байдгийн. Тэгэхээр өөрийнхөө химнэлээр бүх зүйлийг урагшлуулна, хөдөлгөнө гэж ингэж хитрхи хүчлэхгүй, хитрхи хичээхгүй л байх хэрэгтэй байна. Яа тэгэхээр бид нар өөрийнхөө хэмнэлээр бүх зүйлийг болгоно бүтээн гэд хүчлэхээр цаг нь болоогүй юм чинь яач болдгоо ч гэдэг юм уу, нэг тийм зүйл болоод байгаа байхгүй юу. Цаанаасаа болоогүй юмыг хүчээр хөдлөхгүй дохоор сэтгэл хангалуун байж чаддгүй. Юмд дүүрэн сэтгэл ханамж гэдэг зүйл мэдрэгддэггүй. Тэгэхээр өөрөөсөө бас л дутуу гэсэн энерги гаргаж байгаа гэсэн ийм ойлголтууд болоод байгаа. Одоо ингээд бодохоор энэ гурван зүйлийг тус тусад нь бас ярьсан зүйл байгаа байхгүй. Тэгэл энэ гурван зүйл хүнд ер нь ингээд цогцолсон байх юм бол амьдрал маш амархан ингээд хэмнэлтэд ороод явчихдаг гэсэн ийм зүйл байгаа. Хүн ер нь хичээх гэхээсээ илүү хөгжилтэй бай, амьдралыг гоё илүү мэдрий гэдэг тийм сэтгэлээр, тийм бодлоор хандаж чадах юм бол аяндаа бүх зүйл нэг гоё болоод ирнэ гэсэн ийм зүйл байгаа байхгүй. За тэгээд гурав дахь нийтлэг зүйл нь болохоор хүлээн авах гэсэн байна. Зөрчилдөхгүй хүлээн авах, за тэгээд хүлээн зөвшөөрөх. Энэ нь болохоор бууж өгөх, болох гэсэн ерөөсөө бодол биш. Дээрэс нь твчих гэсэн үг ч ерөөсөө биш. Зүгээр л өөрийнхөө амьдралын сайхан зүйл, таагүй зүйл, таатай зүйл, бүх зүйлийг дүгнэж, цэгнэж одоо юу гэдгийг те яагаад юм байгаа гэж ингэж бодлогоогоор энэ л миний амьдрал гэж тэрийгэ хүлээн авах хэрэгтэй гэсэн байгаа байхгүй юу. Хүмүүсийн гэж хэлж байгаа ч гэсэн би ч гэсэн орж л байгаа байхгүй юу. Бидний одоо гол алдаа юунд байдгүй гэхээр хүн төрөлхтөө ерөөсөө өөрт хэрэгтэй ашигтай гоё зүйлийг л ингээд баярлал хүлээж аваад ингээд талархдаг юм байна л да. Онцгүй таагүй зүйл ингээд амьдралд гарч ирэхээр тэрийг үгүйсгээд түлхээд ийм байх ёсгүй гэд ингээд юм зөрчилддөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ баг үнэн шүү тийм ээ. Харин амьдрал нь ингээд сайн сайхан байдаг, тэр ингээд бүх юм нь гоё болоод идэг хүмүүс маш их сэтгэлийн тийм хаттай хүмүүс байдаг гинэ. За тэр сэтгэлийн хат гэдэг нь болохоор буруу зүйлийг ингэж твчих тийм сэтгэлийн хат ерөөсөө биш. Зүгээр сайн муу амьдралд нь ирж байгаа тэр бүх зүйлийг хүлээн авах тийм чадвартай байдгаараа онцлог гэсэн байгаа. Тэр хүмүүс юу гэж боддгоо гэхээр энэ үйл явдал, энэ зүйл ч гэсэн миний амьдралд хэрэгтэй л байсан зүйл юм байна.
За тийм учраас л надад тохиолж байгаа юм байна гэж ингэж бодож чаддаг гинэ гол нь. Тэгээ энэ дээр хэлсэн байгаа байхгүй юу? Хүнээс ерөөсөө эсэргүүцэх ч юм уу одоо зөрчилдөх бас тэр энерги гарна гэдэг бол ерөөсөө буцаад бодит амьдрал дээрээ эсэргүүцэх энергитэй зүйлийг татж идэг гэсэн ийм физикийн онц шиг нөгөө татварчны хууль яваад байгаа байхгүй юу? Бид нар өөрөөсөө ямар энерги ялгаруулна буцаагаад яг л тийм энергитэй зүйлээ татдаг гэж бас бичлэг байгаа тий. Яг тэрэн шиг л бас энэ зүйл болж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоогийн байгаа амьдрал үйл явдлуудтайгаа зөрчилдөөд хүлээж авч чадахгүй бол цаашид ч гэсэн юу ч өөрчлөгдөхгүй. Улам их зөрчилдөж дэрсэлдэх тийм л зүйл гарч ирсээр байх болно гэж байгаа. Энийг тэгээд хатуу боловч яг үнэн учраас өөрийнхөө дотор хүнтэй ажиллаа гэж бас хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрийнхөө дотор хүнтэй ажиллаа гэдгийг ерөөсөө маш олон хүмүүс хэлдэг. Би ч гэсэн бас энийг ерөөсөө хамгийн зөв алхам юм байна гэж боддог болсон. Тэгээд энэ хүлээж авах гэдэг зүйл бол юмыг зөөлж өгч байдаг. Зөөлийн энерги учраас цаашд бидний амьдралд тэрийг дагаад юу татагдах вэ гэхээр та бид тэр ирж байгаа зүйлтэйгээ хамтарч ингэж урагшилж чадах тийм гой зүйлүүдийг татдаг гинэ. Тэгээ ид чидийн өмшгөл бараг бүр үнэхээр гайхалтай зүйлүүд ингээд амьдралд баг багаар бий болдог гэж байгаа байхгүй юу? Орчлын ертөнцч тэр амьдрал дээрч тэр төгс цаг хугацаа гэж байдаг гэд бид нэр ярьдаг штэ тий. Цаг нь болсон, цаг нь болоогүй гэдэл тий. Тэгэхээр яг л цаг нь боллоо гэдэг шиг бүх зүйлийг сайн сайхнаар уг нь бол бидний амьдралд ингээд өгөхгүй бэлдсэн байдаг юм байна л да. Харин бид нар өөрөөс гаргаж байгаа тэр энерги, өөрийн тэр бодол ухамсар, дотор хүний хандлага, амнаас гарч байгаа үгээрээ тэр бүгдийг бид өөрсдөө хойшлуулдаг эсвэл өгөө хийдэг юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй юу? Ийм зүйлүүдийг ингээд уншаад ингэхээр тэгээд хамгийн хурдан хугацаанд ер нь өөрийнхөө бодож санаж байгаа хүсэл мөрөөдөл юу байдгийг те хүсэж байгаа амьдралаа бүтээхийн тулд хүн ер нь ямар байх ёстой вэ гэхээр яг энэ гурван зүйлийг л өөртөө ингээд бүр хөвшүүлсэн байх ёстой гэж үзэж байгаа. Талархах сэтгэлтэй те баярлалаа гэдэг үгийг өөрийнхөө амны уншлага болгож чадсан. Тэгээд юу ч хүчилдэггүй, аливаа зүйл тэгж их хичээдэггүй, амьдралдаа гарч ирж байгаа ямар нэг зүйлүүдийг за ирэх ёстой зүйл гэж ингэж тайвнаар хүлээн авдаг, тэрсэлдэж зөрчилдөггүй ууж ус сэтгэлийг хүн өөртөө ухамсартайгаар ингээд баг багаар хөвшүүлж чадах юм бол ер нь бол таны амьдрал таны хүссэн, бодсон тэр яг зүйлээр цаг хугацааны дагуу өөрчлөгдөх боломжтой юм аа гэж Кобаяши Сейкон гэдэг энэ хүн хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бидэнд биелээгүй байгаа зүйл цаг нь болоогүй ч байж болно. Эсвэл өөрийнхөө бидний дотор те өөрчлөх, сайжруулах ёстой тийм зүйлч бас байж болж байгаа байхгүй юу. Тэгээ бодоод ингээд ер нь сэтгэл ханамж, дүүрэн энергиэр энэ гурван зүйлийг өөртөө хүн хөвшүүлээд явах юм бол ямар ч л байсан маш гоё өөрчлөлтүүд амьдралд гарч ирнэ гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн маань өөрийнхөө амьдралд хөвшүүлээд гой гой зүйлийг улам илүү мэдрээд яваасай гэж бодож байна. За тэгээд үргэлж сонсож, дэмжиж, урам хайрладаг бүх хүмүүстээ дахин талархлаа илэрхийлээд бичлэгээ дуусгая. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.